За сая 20 минут явж хагаад энэ заа гэдэг үгээ бэлмарх юм. Өрөөр гоёх чинь тэгээд нөгөө уулан дээр гэдэг болохоор юм шатлаад хүргэж өгдөг. Яг өрөөрөө. Тэгээд септерийн чамгааныг бараас нь авчаад тэрийг аваад эслэх чинь. Юунда хотелд 6 гэж чек-ин хийгээд нисэж ирээд явсаар агаад нөөний онгоцны буудлын нь хойд зүгтээ битэрийн байрлаж байгаа хотел нь ер нь бол жоохон урд зүгтээ байдаг. Сая нэлээ удаан яваад бараг 2 цаг гарам явсан. Тэгж яваа тэгээд 6 цагт бит хоёр буудалтай ирсэн. Тэгээд буудлын бассейн 7-оос хаадаг болохоор ерөөд бол гялс хаахаас өмнөөс нэг 20-30 минут жоох сэлчий гэж бодоод одоо бүгд тэр хамт буудлын пул орцгоо. Жохон сэлж байгаа. Тэгээд пул нь өөр дээрээ пул бартай. Тэгээд тийш нь орж ирээд одоо коктейл уусууж энэ тэдний өөрсдийнхээ signature коктейл. Тэгээд it has coconut rum, coconut milk, coconut water and it's inside coconut. Really refreshing. Өнөөдөр хангалттай футаж бичээгүй ч гэсэн ер нь бол наашаа ирэх нь яг ингээ хагас өдрөө байсан. Тэгээд I'm gonna enjoy my time now. Тэгээд маргаашийн дүрсэн дээрээ уулзцгаая. Bye bye. Тэд төгсөн. Тэгээ 7-Eleven орчны 2-3 хоногийнхаа авах ус пив хай. Тиймнүүд аавна. Тэгээ нэг юм энэ нөгөө нэг юуны манай хотел уулан дээр байдаг. Тэгээ амар олон 2 давхар юм юутай виллануудтай. Тэнгуут энэ нөгөө нэг хоорондоо юм явдаг лифттэй. Тэр нь амар convenient. Oh my god, I'm showing too much cleavage. Гол нь энэ тоцоох гохгүй юу? Ишээ Карон бич хажууд нэг хоолны газар орж ирсэн байна. Тэгээд жоохон Таиланд хоолноос жоохон одоо залхаж. Өөр юм идэхэд. Тэгээд бас 2 жилийн өмнө энэ ирж байхдаа 2 настай ирж байхдаа яг энэ хоолны газар орж ирсэн. Тэгээ хоолны амар дэжүү санагдсан. Тэгээд fried chicken with pepper and garlic авсан. Okay, let's eat. Бас хөөрхөн бүрж шарж марцсан. 괜찮아. Хоёрын байрлсан бодол ерөнхийдөө 7-Eleven-ээс жоохон хол. 700 м. Ягаад хол вэ гэхээр хоёрын бодол уулан дээр байдаг. Дээс дош амар өгсөн so that's хол. Тэгээд эндээс гарчаад бид 7-Eleven орж ерөнхийдөө яг энэ буудалтай байх хугацаанд одоо юу тий уух идэж хэрэглэх юмнуудаа ерөнхийдөө хэрэглэх юм гэдэг нь амар эвгүй сонсогдоод байна юм. Electrolytes. Nice. Баатардаг юм. Найрны тэмхүү юмнуудаа ер нь аваад тэгээд бид хоёр маргааш Island hopping гин өглөө 8:50 гээд дөрөв ирж байгаа гэсэн бодлоо. Тэгээд клуб дээр захиасан. Гэтэ I swear to God Phuket яг нэг Оросны нэг област болцсон баха. Холодный квас настоящий. Морс клюквен гэж байгаа байхгүй юу? Таиландд яаж квас идэх мэдтгийг. The fuck? The next day. Өглөөний мэнд day 2 in Phuket. Өнөөдөр Island hopping гин. Тэгээд цайгаа очоод хамт явцгаая. So this is what breakfast looks like. Ингээд олон төрлийн мах
chicken ногоо, bacon, sausage, тэгээд oatmeal porridge. Ишигээ жимснүүд байна. Тэгээд cereals, yogurt, тэгээд төрөл бүрийн уух зүйлтэй. Water, mango juice, orange juice, pineapple juice and fresh milk. Тэгээд энэ чинь хүмүүст нь хэлж байгаад omelet авч болно. So this is a salad bar. Тэгээд ишигээ toaster, тэгээд нэмэлтээр талхан дээр төрөх юмнууд. So this is what I got. Cheese and tomato omelet. Тэгээд bacon, waffles, sausage, olives and cheese. За жолооч нэрээд авцсан. Тэгээд бодоор аяллаа. Клуб дээрээс авсан. Phuket дээр ер нь амар олон tour agent-үүд тэндээс нь авч болно. Гэтэ ерөнхийдөө клубээс авсан хамаагүй амар юм шиг санагдаад идэв. Тэгээд ямар аял гэдгээс нь хамаарат тэгээ хаана байрлаж байгаас нь шалтгаалаад ерөнхийдөө тухайн аялал нь жолооч гаргаад өгчдөг. Тэгээд үнгүү ирж аваад буцаад бодол руу үнгүү хүргээд өгчдөг. Сая пир дээр хурж ирчээд сая чекинэ хийгээд тэгээд энэ зураг мургаа даруулаад дотроос өглөөний цайтай юм байна. Тэгээ өглөөнийхөө цагийг нуучаад одоо нэг аюулгүй байдлын сургалт юм уу? Нэг 20-30 минут ийм сургалтанд суух чинь. Тэгээ сургалтаа дуусчаад бүгдээрээ ус онгоцондоо суугаад аялалдаа гарна. Энэ аяллыг давуу тал нь гэх юм бол Хятад, Англи, тэгээд Таиланд гэсэн юм 3 хэл дээр гайдтай хуваагдаж явж болдог. Тэгээд англи гайдтай дээр нь суухан бол ерөнхийдөө дажиг хүмүүстэй суuna. Сая замдаа нэг машинд бахан хятадтай битсэн чи жоохон чанга байгаад жоохон стресстэй бууж ирлээ гэж. Шууд нөгөө нэг өөрсдийн пир дээрээс нь байдаг энэ стейшнээс нь фэн авцсан. Төрөөс нь бүтэн өдрийн 150 бат гэдэг. Тэгээд өөр төрөл бүрийн зөндөөс төрөөс нь байгаа альчуурны төрөөс байсан. Тэгээд усан дор GoPro авч орох тийм төрөөс нь 1200 бат гэж лээ. But not gonna waste that money on that. Color. White and green colors meaning your trip today, you go 3 islands, okay? Totally 7 stops. We start from Kai Island, Phi Phi Don, and Phi Phi Lake, okay? Эхнийхээ айланд руу 20 минут явсан. Тэнцэн авч шууд snorkeling хийж болно гэж лээ. Тэгтээ энэ моторын дууны цаанаас миний дуу хэр сонсогдож байгааг би сайн мэдэхгүй байна. Эхнийхээ айланд дээр ирсэн байна. Ямар ч юм гэлээ Kai Maitel юм байгаа гэсэн бичээд оруулчих. Тэгээд энэчнээ 45 минут чил хийж байгаад тэгээд дараагийнхаа айланд руу явна. Яг Phi Phi Don руу явна. Энэ нөгөө нэг tour agent-ээс нь гаргаж байгаа үнгүү снэкүүд. Хоёр дахь айланд дээр ирлээ Phi Phi Don гэдэг. Тэгээд одоо 1 цаг болж байна. 2 цаг хүртэл энэ хоолоо идчихээд чилрэх юм байв чилрээ. Тэгээд дараагийнхаа дэстинейшнд явна. Тэгээд өнөөдрийн орох хоол нь Mayada гэдэг халаал хоол газар. Safila гон дээр жоохон сэлж агаад тэгээд одоо яг snorkeling хийх хэсэг рүү явж байна. Тэгээд snorkeling хийх тусдаас тийм designated area байгаа. Сая snorkeling хийчихэд одоо хамгийн сүүлийн зогсоол болох Maya Bay дээр ирсэн байна. Энэ нөгөө нэг юуны Leonardo DiCaprio-гийн Beach гэдэг кинон дээр гардаг хэсэг. 2 жилийн өмнө ирж байхад энэ ядч нөгөө цаашаа өвдөг хүртлээ явж болдог гэсэн. Тэгсэн чинь одоо бүр яг эрэг дээр нь тавьсан. Тэгээ энэс цаашаа ер нь хүмүүсийг оруулахгүй байгаа юм байна. Тэгээд одоо буцаад нөгөө пир дээр ирсэн байна. Тур агент нь одоо авсан хүмүүсээ буцаж яг хотелд нь авчиж өгдөг. Тэгээд би Phuket Old Town руу явъя гэдэг request өгсөн байгаа. Phuket Old Town Sunday Market дээр ирсэн. Тэгээд энэ ч 4-өөс бүтэнсэ өдөр болгон 4-өөс 10 хүртэл яг нэг бодомжийн тэр чигт нь хааж агаад жижиг одоо юм бизнес эрхлэгчид тийшээ гарч иж өөрсдөө юмнуудыг зардаг. Тэгээд энэ ч юм идээд
2-3 юм хараад тэгээд явъя. Таиланд ирсэн амар солонгосын street food дэш. Гэтэ why not? Яа болов why not? Харин Таиландд хийж байгаа юм чи authentic, right? Найдсан сая бахан шорлогны мэдлээ, солонгос юм мэдлээ. Одоо corn in a cup. Сэрэгтэй халуун нот шорлог амар уруу. Наа насгас нуцсаалаа ичгэн. Хитрхи хүнтэй миний social battery дуусчлаа. I'm both mentally and physically exhausted. Одоо бодол руу гарлаа. Бодол руу бас дахиад 40 км. Өөг 20 км байгаа юм байна. Нэг цаг явах бах. That's it for today. Хэдэн секунд дараа маргаашийн төрсүүдэрээ уулзцаая. Түр bye. The next day. Getting third day, day 3. Тэгээд одоо бодлоосоо гараад бодлоосоо цаанаас нь өгдөг үнгүү шатлаар Карон бич руу явж байна. Тинчэнэ жоохон байна. Карон бич дээр өрөөд ирсэн. Яа, нар тарин нэлээд яварлаа бэ. Тата. Крокс өмсөх юм байна. За дахиад эхлэе. Карон бич дээр ирлээ. Тэгээд наран цуухсан чи бүр арай аль халан байна 32 градус. Хөлөрдгөө газараараа хөлөрж байна. Таалагдахгүй. За тэр ч яах вэ? Та үсттэй гоё далаа харуулъя. Шарт нарчлаа. Далаар 4 орсод байна. Төлөгдсөн орс байна. Өсрөг орс байна. Дөнгөж өнөөдөр буусан орсууд байна. Цав цагаан. Тийм хөө. Өнөөдөр далаа руу орохгүй болохоор ер нь энэ үе далаа ирэг дээр нь байдаг. Сүдрвчтэд нь сууж чадахгүй нэг модонд ор сууж ийн. Нэлийн халуун байна. Тэгээд энэ үнийг сандалнуудын 100 баатар төрөсөлдөг. Энд чинь амар юугүй. Coconut нь 2 жил өмнө ирж хахад нэг хүн дээр coconut унаад тархийг хаглаад. За тархийг чааглах нь хаашаа. Толгооноос нь тус гарч исэн. Бид хоёр сая Central Phuket Festival гэдэг дэлгүүр дээр хурж ирээд тэгээ сая нэг юм идчихэд тэгээ явж исэн чи I saw Dairy Queen. Тэгээд нэлээд хүнтэй яг юу болоод байгаа юм болоо гэж хурж ирээд Google Translate энэ тэрэ гаргаад зураг мураг poster энэ тэр бүх юм орчуулаад зогсож исэн чи everything 29 baht гинэ. Жилийн сүүлийн урамшуул гэх юм уу? Бүх юм 29 бат гэхлээр 3200 төгрөг. That's a steal. Монгол нэг юм дөрөвтэй хямдрал үзүүлэлттэй гадаа байдаг ч болсон. Яг оо би lactose intolerant, сүм бүтээгдэхүүн шингэж чаддгүй. Нэг бол онгон, нэг бол цацгаалтна. Гэхдээ үзэгчдийнхаа төлөө ачигш. Зүгээр би лактид давцсан байгаа. Right, after 15 минутын очор got my Dairy Queen. Энийг эзний арын consequences-ыг би бол мэдэхгүй байна. Онгоц байж олон ч 100 байж болно. I don't know. Sa Central Phuket Festival дээр явж байгаад Tops ороод дэлгүүр. Тэгээд тэндээс Lamastr авсан. Тэгээд Ben & Jerry's авсан. This shit's expensive in Mongolia. Гэтэ бараг байдгүй хахад good price, bad price. It was cheap. Клен авсан вайнаад. Тэгээд миний Lamastr авсан гол шалтгаан маргааш манай ажлынхаа ирж байгаа Phuket-д тэрийг би тусна. Тэгээд airport дээр сайн барьж зогсож байгаа. Гол нь яг ямар үг бичгийг сайн мэдэхгүй л. Lamastr авсан гэж бодсон чи тосон бодог авчиж. Гэтэ тэрүүгээрээ нэг юм зурчлаа. Okay, Phuket Day 5. Өчигдөр олигтой фото бичиж чадаагүй. Компанийнхаа хамт ажилладаг хүмүүсээ тосгоор онгоцны буудлын руу явж гоё сайн интернет зорсон боловч фотож авч чадаагүй. Очихдээ барыг зэрэгцээ тэд нар бууж ирээд гарч ирсэн. Тэгээ өчигдөр бол зүгээр жоохон чил байсан. Өнөөдөр бол бас чил байна. Тэгээд одоо бассейнда орчоод оройгон тийш бөөндө гарч хоол идэ гэж ярилцсан байгаа. Okay, let's go.
Сая бассейнд орчоод тэгээ ус мосонд ороод гарч ирээд нэг цагаан олны газар ирсэн байна. Буудалтай ер нь л ойрхон. Алхаад явхад нэг 10 минут тэгээд манай эдлийн багийн нэг хүн цагаан олтон. Өнөөдөр тэр хүнийг хүндлээд бид нэр цагаан ол идэж байна. Цаашдаа бол дандаа мах. Тэ. Өнөөдөр бол зүгээр цагаан ол. Detoxing our body. Cheers. Phuket Day 7 манай ажлын хоёр тэнцээ би биенийхээ зургийг дарж өгөөд сууж байна. Сүүлийн 2-3 хоног нэг холигтой футаж бол бичиж чадаагүй. Тэгээс нөө байнгын камера авч яваад ингээд бичнэ гэхлээр бас нэлээх ажил ордог юм байна. Тэгээд манай ажлынхны ирсэн өдөр бол нэг сүртэй бол болоогүй зүгээр бид амар чийлсэн хоолмол идчихэд тэгээд уржигдэр гэх юм бол ерөнхийдөө л би нөө хамт ирсэн найзтайгаа жоохон өдрийг өнгөрөөчөөд тэгээд тэр найзгаа хаяад явсан. Тэгээд ажлынхантайгаа нийлсэн. Өчигдрийн хувьд гэх юм бол би тэд island hopping хийсэн. Би 2 дахь хийсэн. Тэгээд өнөөдөр гэх юм бол одоо өглөөний 8 цаг болж байна. Тэгээд бассейндаа сэлчээд өглөөнийхөө цайнд орчоод тэгээд цаашаа Паттонг дээр байдаг Big C Extra гэдэг газар л очно. Гэр орондоо жоохон ойр зургийн юмнууд аваад, supplement center аваад тэгээд ёо ээж хоёртой шинэ жилийн билег бас тэндээс харъя гэж бодоод. Оо! Яа гэдэг юм бэ та ирч. Эмэр. Компани хоёрыг влогонд орно штэ ингээд. Ингээд YouTube. Дэлгүүр дээр ирчлээ. Тэгээд дэлгүүр хэсгийнхаа өмнө нэг кофе уух гээд Tim Hortons ороод ирсэн. Тэгээд maple foam latte авсан oat milkтэй. Let's try. Johan sweet гэдэг. Not bad. And I also got this cup donut. Өнөөдөр Phuket төгсөөл өдөр. Тэгээ гадуур явж жоох юм авчаад тэгээ өнөөдөр ер нь бол жоох чил бай гэж бодсон. Тэгээд би гадагшаа сүүлийн одоо хятад, Хонконг, Japan гэд энэ руу явахдаа өөртөө чарм авсан тухай улсын онцлогт харуулсан. Тэгээд Таиланд ирснийх Таиландын Пандорогоос Таиландын чармыг авъя гэж бодоод тэгээд одоо ингээ ирсэн байна. I secured the bag. Нолбор шараа батарон гэсэн нөхцөлөө. Ичэндэм дотор явж байгаа. Шокн тортол нэг амар том юм харлаа. Хин одоо энэ том юмтай ах уу? Ингээд үүгээр Phuket-ийн влог маань дуусчихна. Найзтайгаа аяллаа, ажлынхантайгаа аяллаа. Анхны удаа ийм олон бас менеж хийгээд бүх юм зохион байгуулад, гайд хийгээд ингээд явлаа. Сонирхолтой experience байна. Гэтэ жоохон stressful, but memorable. Тэгээд хангалттай footage бичиж чадаагүй яг Phuket-ийн влогон дээр өөрийнхөө хувьд. Тэгээд тэрэ та бүхэн сонирхож ивэл миний Instagram-ийн story highlights-аас ороод хараарай. Тэнцээс зарим юмнууд оруулсан байгаа. Тэгээд дараагийн влог оролцтлаа. Түр баяртай. Оо, нэмэ бүгсч аймаа гоё харагдаж байна.